сайн байцгаана уу? Та бүгдэнд өнөөдөр мэндийг хүргэе. За, энэ хичээлийн заавар маань удирдлагын академиас өгсөн сонсогчийн мэйл хаягаараа Teams рүү нэвтрэх зааврыг танилцуулах гэж байна. За, эхлээд хэдүүлээ компьютерийнхаа аль нэг браузер тийм ээ. За, миний хувьд бол Microsoft Edge ашиглаж байгаа. Edge хайлтын системийг гаргаж ирлээ. Энэ дээрээ login Teams гэдэг бичээл next гэж дарлаа. Эндээс гарч ирсэн илэрцгээсээ Microsoft Teams sign гэж хаад sign in Microsoft Teams тэ. Энэ холбоосон дээрээ дараад энэ sign in буюу баруун дэд түвшинд байгаа sign in төвшлийн аль нэгийг дараад цаашаа үргэлжлүүлнэ. Sign in дарлаа. За, хэсэг хугацааны дараа дараах цонх гарч ирнэ тийм ээ. Эндээс дахиж sign in дараад сургалтын ажилтнанд та эдэд нөгөө нэвтрэх нэр нэг удаагийн нууц хөвгтэй мэйл рүү чинь илгээж байгаа тийм ээ. Би тэрийг ингээд үлдсэн байгаа. За, эхний аккаунт одоо нэвтрэх нэр дээр болохоор username тийм сургуулиас өгсөн кодтой мэйл хаягаа бүгдийг copy дот энэ дээр paste. Тэгэл next дарлаа. За, нөгөө мэйл хаягтаа цуг ирж байгаа нэг удаагийн пассворд хэвтгэлээ оруулнаа. Copy длаа. Paste хийлээ. Sign in дарлаа. За, дараах цонх гарч ирнэ. Дахиад next гэдэг үргэлжлүүлэл дарна хэвтгэлээ тийм ээ. Next цогцлыг дарлаа. За, нэг цогцлоор дараах цонх гарч иж байгаа тийм. Дараах цонх гарч ирэхэд хэдүүлээ энэ цонхыг next гэж үргэлжлүүлэхээс өмнө гар утсан дээрээ Microsoft Attendictor гэдэг аппликейшнийг ийм айконтой аппликейшнийг татаад гар утсан дээр эхлээ суулгаад бэлтчихнэ. Суулгаж бэлдсээ дараа next төвшлийг дараад дахиад энэ ингэж байгааз тухайн аппликейшн дотор Microsoft Attendictor гэдэг аппликейшний work or school гэдэг сонголтоор аккаунтаа нэмээрэй гэсэн заавар өгч мэдэрч тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ дахиад next дараад за, дараах гарч ирсэн QR кодыг түрүү нөгөө хэлсэн Microsoft Attendictor гэдэг аппликейшнийхаа баруун дээд болонд нэмэлт тэмдэг дээрээ дараад work or school account гэдэг сонголтыг хийгээд scan QR code гэдэг сонголтоор энэ QR кодыг уншуулдаа. Гар утсаараа. Уншуулад next дарна тийм ээ. Next дарангуудаа таны утсан дээр тухайн дэлгэсэн дээр гарсан кодыг хийнэ гэсэн цонх гарч ирнэ. Тэгэнгუთ та энэ гарч ирсэн тоог 82 гэдэг тоог хийгээд гар утснаас yes гэдэг товчлыг дарангуудаа зөвшөөрлсөн гэдэг сонголт хийгдээд шууд next совшуулгыг дараад хэдүүлээ Teams рүүгээ нэвтэрнэ. Ингээд хэдүүлэнгийн нөгөө логин хийх хэсэг маань дуусчих гэсэн үг тийм ээ. Амжилттай Teams дотор Teams гэдэг сонголтыг хийн гутаа тухайн хичээлийн группүүд нь ингээл харагдана. За, дараагийн орох нь бол энэ Teams хаягаараа мэйл хаяг руугаа нэвтрэх зааврыг танилцуулъя. За, тэгэхийн тулд хэдүүлээ браузер дээрээ дахиж шинээр цонх нэгээд outlook.com гэж бичээд enter дарна. Тийм ээ. Тэд дарангуудаа бас л түрүүнийхтэй адилхан сонголт гарч иж байгааз аль нэг сайн дээр дараад мэйл хаяг руу нэвтэр тийм ээ. 1000 нэвтрүүхийн тулд түрүүний өгсөн нөгөө энэ
2505 K044 эд нав зэг идүү зэг имэн гэдэг хаягаа бичээд next дарна. Мэлгээ орууллаа. Next дарлаа. За түрүү нөгөө Teams оруулахдаа сольсон өөрсдийнхөө пассвортыг дахиж оруулнаа гэсэн. Сайн дарлаа. Ингээд хэлбэл амжилтаа мэйл рүүгээ нэвтэрч байна гэсэн үг. За ингээд та ирсэн мэйлүүдээ эндээсээ шалгах боломжтой. За баярлалаа.